За сайн уу манайхаа өнөөдөр та бүхэндээ би 2006 онд гарч байсан Just My Luck хэмээх маш сонирхолтой хөгжилтэй хөөрхөн киног товчлон ярьж өгөхөөр бэлтлээ. Кино маань Ашли хэмээх бүсгүй нэгэн өглөөгөр эхлэх бөгөөд түүний гарч ирэхэд нь тэнгэр шууд л зэлмэн таксинд суух гэж байхад нь гутлынх нь ууланд мөнгө наалдсан байдгийн. Монголд бол одоо баг энэ хүн юм биш үү дээ те. За тэгээд манай хүн дугаар андуурч залгаад өө би дахиад андуурчлаа уучлаарай гэхэд нь таарч мараад ч байх шиг. Oops, I did it again. Sorry. Тэгснээ бүр 5 ногоон гэрэл дараалж асаадахнаа. Энэ бүхнээс нь Ашли бол үнэхээр азтай нэгэн болох нь харагддаг. Харин энд киноны маань өөр нэгэн гол дүр болох Жеки өглөө түүнлүү машин борооны ус цацсан шигээл ширүүхэн эхлэж байх ба манай хүн Ашлийнхаа хажуугаар нэгэн хамтлагийн менежер хийдэг бөгөөд тэрхүү хамтлагаа амжилтанд хүргэж гээд алдартай хөгжмийн студийн хамаг бүдүүн дарга болох Дэймон хэмээх энэхүү эрхэмд CD-гээ сонсгох санаатай уулзчих гээд явж байдаг. Даанч замдаа газар дууссан зоос авах гэж тонгохдоо өмдөө ураад хайчнөө. Тэгээд ямар тааж өмдөөж ирсээр араас нь гүнээ хөөрхий. Эндээс манай хүний бүтлэн бөксөөрөө иргсэн аз хэмрэн блок хийгээд явсан буюу азгүй нэгэн болох нь харагддаг. Тэгсэн нөгөөх том боссынх нь бяцхан нохой гадаа багаад хайчдیں۔ Үүнийг нь ойролцоо зогсож исэн цагдаа харж исэн тул аргагүй ихэнд карманаасаа мөнгө гаргаж ирээд авч хайдаг. Араас нь үүнийг нь Жек азтай байшүүгээд аваад нанаа. Энэ одоо хаширдгүй гараагаас ядчих. За тэгээд бохирцсон гараа усан дугаагаад босохдоо тэрүүгээр гүйжсэн эмхтэйтэй гай болж мөргөлдөө дунчихнаа. Тэгсэн нөгөөх нь манай хүний гаж донтон гэж бодоод тэрүүгээр нэг орлоодхолгүй яах вэ? Угаасаа өмд нь ингэж байхаар чи тэгж ботхоос ч өөр яах вэ те. Тэгээд юу нөгөө хүнтэйгээ уулзах сайхан цагтаад баригдаал явж байгаамаа. Тэгсэн энд азтай хүүхэн Ашли маань ажлынхаа лифтэнд суух гэсэн боловч хоцорчдөг ба эргээд хартал хажуугийн лифтний хаалга шууд л нэгдэн манай хүнч инээсээр ортол араас нь энэ сайхан залуу орж ирээд түүнтэй танилцсан болзооны санал аваад гарч ирж байгаа нь харагддаг. Харин нөгөө төрүүлж явсан лифт нь гацчихсан дотор нь түүний дарга Пеги байж идэг. За тэгээд Ашли маань ажил дээрээ ирэх ба хоёр сайн найзтайгаа хамт ажилдаг юм байлээ. Манай хүн хурлын өрөөндөө ортол хэн ч ирээгүй байдаг ба дарга нь одоо болтол лифтэнд гацсан хэвээрээ л байдаг. Харин энэ хуралд нь нөгөө том дарга Дэймон хүрлцэн ирсэн байх ба Пегиг ирээгүй болохыг хараад өөрийнхөө цагийн үнэлгээг $964 болохыг сануулсан хүн хүлээж цагаа гарцдахгүй хэмээгээд явах гэхэд нь манай хүн арга сэдэн өөрийнхөө илтгэлээ танилцуулгыг санал болгодог ба хэрвээ таны цагийг үрсэн байвал танд $965 өгье гэж ээж нэг юм байдлыг аварч гарнаа. Үүний дараа Пегиж тэгээд нэг юм лифтнээсээ гараад иртэл Дэймон явах гэж байхыг хараад хоцорсондоо уушлалгүйн танилцуулга үзүүлэх гэхэд нь Дэймон аль хэдийнэ танаа танилцуулгыг энэ хатагтай танилцуулчихсан. Надад таалагдлаа. Ялангуяа тэр үдшлийн эсгэн гэж яддаг. Love to party. Don't do that. Захирланч Ашлиг магтаад түүнд тусдаа өрөө болон компаниасаа кредит карт гаргаж өгнө. Үзэгдэл солигдож Жек гэртээ ирэхэд нь түүний хүүш охин болох Кэти гарч ирэх бөгөөд манай хүнтэй адилхан бас азгүй гэгнэних байдгийн. Мөн эндээс Жек маань азгүй л болохоос үнэхээр сайхан сэтгэлтэй нь харагддаг. Үүний дараа манай хүн ажилдаа ирэх бөгөөд хамтлагийнх нь түүнээс Дэймон CD-г нөгөөгүй болохыг мэдээд урам нь хугарцгаадаг. Удалгүй түүний дарга нь ирээд ариун цэврийн өрөөг цэвэрлэх хэрэгтэйг нь хэлдэг бөгөөд манай хүн бүтлэхүүн нөхөр болохоор энэ газар цэвэрлэгчийн ажилд арай гэж л тогтож байгаа юм байлээ. Оройн Ашли маань нөгөө лифтэнд танилцсан залуутайгаа болзоонд явах гээд бэлдэж байх ба түүний хурш болох Антонио хин цэвэрлэгээнд ирсэн хувцсыг нь өгөх бөгөөд Ашлич түүнийг захирал Пегитигээ танилцуулчих санаатай сохор болзоо товлон нөгөө үдшилтэд урьдаг. Манай хүнч даашин заа хартал өөрийнх нь биш байх ба оронд нь Сара Жессика Паркерийн даашинз нь андуураад ирсэн байдий. Ашлич маргааш эргүүлээд өгчийгээд баярлаа л өмсөд явна штэ тий. Тэгээд нөгөө сайхан залуутайгаа нисдэг тэргэнд суугаад болцох газар руугаа явцгаанаа. Харин Жек маань хамтлагийнхныгаа хэсэг нөлөөтэй хүмүүс танилцуулчих гээд дууг нь сонсгож байх боловч бас л салгаж байгаад хамаг юмыг нь баллаад явуулаадах нөө. Эндээс нь болоод хамтлагийн залуус шантарсан байдалтай одоо болидоо гэхтэн Жек тэднээс 7 хоногийн хугацаа өгөхийг гуйдаг. Маргааш нь Ашли хоёр найзтай гайхалтай болзооныхаа талаар хуваалцсан. Найзууд нь ч түүнийг үнэхээр азтай оттойг нь хэлээд шалгаж үзэхээр болцгоодог. Тэгээд тэд $1 суглаа аван Ашлигаар арилгуултал $15 хожоод өгнө. Оройн манай хүний зохион байгуулж буй багт наадмын үдшилэг болж байх ба хурц залуудаа захирлыгаа зааж өгөөд явуулнаа. Энэ үед нь харин Жек Ашлигийн үдшилэглүү Дэймонтой уулзах гээд орч чадалгүй хөөгдөж байх бөгөөд арын хаалгаар бүжигчний дүр эсгээд орчихдог. Удалгүй захирал хүч хоёр нь бидний гүр болсонд баярлаа гэсэн тааг нилуураад явж байх ба үдшилэг дээр байх үзмэрч тэднийг заяаны хосууд гэсэн байж байдаг. Тэгээд тэд хосуудын хэсэглөө бие биенээ идэж уухаар орцгоноо.
Харин үзмэрч игч Ашлиг маань мэргэлснээ чи үргэлж азтай байдгийн байна. Гэхдээ аз бас чамаас нүүр буруулж болох нэ хэмээн хэлдэгч манай хүн үүнд нээх ач холбогдол өгөлгүй ажилдаа анхаарахаар яваад өгнө. Джек маань харин бүжигчний дүрээр ороод ирсэн Дэминийг тайзнаас бууж байхыг хараад Сидигээ барин араас нь явж байх замд нь Ашлигийн найз түүнийг бүжигчдийн талбай руу очиж ажиллаа хийх эрхтэйг нь хэлээ зогсоодог. Энэ үедээ Джек Ашлиг хараад шууд л татагтаадахнаа. Тэгээд түүнийг бүжигэнд урихад найзууд нь манай хүнийг ятгахсаар байгаад тэд бүжиглэхээр явсгаадаг. За манай хоёр ч тэгээд цагийг зугаатай өнгөрүүлээд хөөхөн бүжиглж байгаад сүултээ мэдээж өнсөлтчихгэлгүй яах вэ? Үүний дараа Дэминийг гарч явахыг харсан Джек ч Ашлид буцаж ирэхээ хэлэн өөрийг нь хүлээж байхыг хүсээд Дэминий араас гүнээ. Түүнийг явсны дараа гинэл манай хүний гутлыг нь үсгийг салаад доошо тонгоод даашинз нь урагдчихдээ. Харин Джек Дэмин дээр очиод ярилцах гэж хичээхэд цаадах нь усаар ирээд манай хүнийг тоох сөхөөгүй л байж идэг. Энэ үед нь гинэт нэг жолооч замлуу салгалсаар ороод ирэхэд манай хүнч Дэминийг хажуу тийш түлхээд өөрөө урдуур нь ороод мөргүүлждэг. Тэгсэн манай залуу бүр яагаачгүй зөв зүгээр босож ирээд барахгүй. Дэмин түүнийг залуу минь чи миний амийг аварлаа. Чамд надаас хүсэх зүйл байна уу гэж идэг. Манай хүнч гинэт ухаан орон Сидигээ өгөхөд хамтлагийн ажил дээр дагуулад ирээ. Би нэг сонсож үзье гэд явдгаа. Джек ч бүр өөрийгөө гинэт азтай болчих уу гэсээр болсон зүйлсэд итгэж ядан зогсноо. Харин энд Ашли маань бүр байдгүй. Оливэнд хахад золтой л тэнгэртээ дэвчгүйхэн шиг байж итэл тэнд захирал хөрш хоёр нь цагдаа нарт баривчлагдчихэд. Тэгснээ манай хүнийг зааж өгөөд цагдаад хамтдаа галуулад явчихдаг. Энэ үед нь Джек босч ирээд Ашлиг хайх боловч мэдээж олж чадахгүй. Тэгээд цагдаагийн газарт ирээд манай хүн хөрш залууга биеийн үнэлэгч болохыг нь мэдэж авах ба Пиги ч өөрийг нь доромжллоо гэд Ашлиг ажлаас нь халаад яваад өгөлгүй яах вэ? Маргааш нь Джек чамтлагаа Дэминд харуултал түүнд таалагдсан 2-7 хоногийн турш хамтарч ажиллаад үзье гэж хэлээд туслахуудынхаа нэгээр манай хүнд болон хамтлагт нь байр гаргаж өгөхийг даалгаад явдаг. Манай залууч тэгээд өөрт нь гаргаж өгсөн байрыг хараад хэсэгтэй л ухаан нь балартнаа. Аргагүй штэ насаараа шахуу бүтлэхүй явсан хүн чинь. Ингээд азуугчдын игнэний Джек манж эсэргээрээ гинэт Хэмерл ундаа сэргсэн мэт азтай амжилттай нэгэн болж хувирнаа. Үзэгдэл солигдож Ашли маань цагдаагийн газраас гарan гэртээ иртэл түүний сайхан гэр нь бүр битүү уурт өртөөд хэсэгтэй л амьдрахын аргагүй болсноор хоёр найзындаа хамтдаа амьдрахаар болдог. Үргэлжил азтай оттоо явсан Ашли маань ийхүү гинэл азгүйдэлтэй завсар зайгүй нүүр тулж эхлэх бөгөөд үсээ сэнсдэж байхдаа сэнсэнд үсээ хэргуулж хаяад сандрахтаа толь цохиж хаглан маслахт нь байналуу хийж ус гоожуулснаар байрных нь бүх тогийг таслаад хаячихдаг. Манай хүн ч айсан байдалтай найзуудтай хандан тэр гайтай үдшилгээс хойш бүх зүйл эсэргээрээ болчлоо. Хүрсэн юм болгон дандаа хагараад байна гэсэн байж идэг. Тэгснээ гинтл нөгөө үдшилгтэр байсан үзмэрч чигчийн хэлсэн үгийг санан түүнтэй уулзахаар очноо. Ашлид шууд үзмэрчлүү агсраад та миний амьдралыг сүрүүллээ, миний азыг буцаагаатах гэж авдیں۔ Ийм тэнэг зүйл сонстойгоо хариуд үзмэрчигч би чамд анхааруулахыг оролдсон штэ гэд тэр үдшилгэн дээр ямар нэгэн өвөрмөц зүйл болсон эсхийг асуухт нь манай хүн бүтлгүүдэж эхлэхээс өмнө нэг царайлаг залуутай үнсэлцнээ санан энэ талаараа хэлдэг. Харин үзмэрч магадгүй түүнд аз чамаас илүү хэрэг болсон байх гэхэд нь тэгэхээр тэр залуу миний азыг хулгайлсан байх нэ? Тэр чинь зөвхөн миний л аз штэ. Гэвснээ алавтай юм шиг та надад яаж азаа буцааж авахыг хэлж өг гэж шаардсанаар хэрэг тэр чамаас үнсэлцэж байхдаа азыг чинь шилжүүлж авсан бол чи түүнтэй дахиж үнсэлцээл авчихад болоо биш үү гэж хэлээд явуулнаа. Маргааш нь манай хүн багтаа үдшилгэн дээр байсан бүх 20 бүжигчдийн зураг мэдээллийг олоод тэднийг үнсэн азаа буцааж авахар болдог. Хамгийн ихний залуу нь бүр хурмай хийж байхад нь хүрэлгүй ч очиод үнсээд гинэ. Тэгснээ аз нь буцаж ирсэн эсхийг суглаад хусаж үзээд л шалгачиж байх жишээний. Харин ард нь хурмай хийжсэн хосын сүйд бүсгэнд бүр дайн зарлаа л хоцорноо. За тэгээд ханиадтай ханиадгүй хамаагүй бүгдийг нь шахуу нэг нэгээр нь шүлстэн шалгах боловч аз нь буцаж ирэхгүй хിവэр л байлаа. Гэхдээ манай хүн ч одоо зүгээр бүжигчний дүр эсгээд ороод ирсэн Джектэй үнэлцсэн штэ тий. Тиймээс энэ жагсаалтанд нь Джек байхгүй шүү дээ. Оройн болоход манай хүнд лифтэнд танилцсан сайхан залуугаас нь дараагийн болцооны санал ирсэн байх боловч Ашли чихэндээ бүтлгүүтэд байгаа болохоор очихгүй гэж шийдснээ хэлдэг. Тэгснээ найзынхаа муурыг хараад хар муур азгүйтэл дагуулдаг. Муу ёр энтер гэд байдیں۔ Би бол ийм хөөрхөн амьтныг ингэж боддог хүмүүсийг өстой ойлгодгүй. Яаж ч бодсон шаал утахгүй штэ тий. Тэгсэн найзууд нь түүнийг чи азгүй биш ээ. Азгүй охтуудыг тийм гоё залуу болзоон дуурайд байдгүй юм штэ гэж ятгаж шүрвцээр байгаад явхаар болоотхноо. Манай хүнч тэгээд бодлоо өөрчлөн болзоондоо бэлдэж байхдаа муурных нь элснээс авлуу линзээ унгааснаа шууд буцаагаад аваад зүгээ наачнаа. Ингиж нөдлүүгээ сайхан бохир оруулаад далаан дээрэмчин шиг ламтан ирнэ шүү дээ.
Харин нөгөө залуу нь Ашлиг ээжтэйгээ танилцуулахын завдалгүй уран баримлыг нь сэжиглэн муулаад явж өгнө. Тэгээд бас болоогүй. Ээжийг нь та сэтгүүлд гардгаасаа ч илүү залуухан харагдаж ийн гэд магтаад байгаа мó, доромжлоод байгаа мó гэмээр эвгүй зүйл хэлээд тэнэгтэж байхад нь энэ газарт нь нөгөө жагсаалтаас үлдсэн сүүлчийн бүжигчин ашлаж байхыг нь олж харан миний азыг буцаагаад өгөөх гэсэн үсэг гэж чичирч байхад нь энэ залуу үзүүлбэрийн нэг хэсэг байсан тул бүх гэрэл хүмүүсийн анхаарлыг хамт тэднэлөө тусахад нь манай хүн нэг сайхан цохиж унгааснаа анхны тусламж нэрийдлэр үнсчихнэ. Тэгээд азаа буцаагаад авчлаа гэж бодохын хооронд нөгөө том уран баримл дээр нь саваад унаатахнөө. Тэгээд дахиад цагдаагийн газарт нэг шүнийг адал явдалтай өнгөрүүлэхээр болдог. Маргааш нь тэндээсээ гараад хүн амир царайтай зоогийн газарт ортол угаасаа хөөж дуух нь ойлгомжтой. Манай хүн ч энэ байсан хэсэг хүмүүслээ хуурай агсарч байхад нь Жэк түүнийг харах ба Ашлигч азгүйтлээ ингээд хөөчий гэсээр давс цацтал энэ газрын зөөгчийн нүдлүүд цацаадах нөө. Ашгүй энэ үед нь Жэк түүнийг гялс авч гаран зугтцгаанаа. Тэгээд Жэк манай хүнийг үсгэлэн байгааг сонссон тул түүнд хөөрхөн итгэцүүл өгөх гээд авцсан байдیں۔ Ашлич түүнд талархлаа илэрхийлээд явхад нь Жэк түүнээс өмнөх өөрийнхөө азгүй төрхийг харсан уу гэлтэй зүгээр ингээд явуулчих чадалгүй Ашли дээр очин тэд албан ёсоор танилцах бөгөөд Жэк өөрийнхөө хуучин ажилд гуйсаар байгаад оруулж өгдөгөө. Ашли маань ч өмнө нь ийм ажил хийж байгаагүй болохоор эхэндээ хүндхэн байх хэдий ч явандаа аргаа олж байгаа нь харагданаа. Нэгэн өдөр Жэк хамтлагийнхантайгаа орж ирэхэд Ашли гэрэл солих гэж байх ба үүнийг нь харсан Жэк нэг л буруудаад байгааг нь мэдэн унахаас өмнө амжиж тосч авдаг. Тэгээд манай хүний түлэгцэн гарыг нь өөрийнхөө бүрэн тоноглосон цүнхнээсээ хэрэг болох зүйлсийг гаргаж ирэн мэрэгжлийн гэгчин тусланаа. Тэгснээ Ашлид азгүйдэх үедээ хэрэг болох бараг бүх зүйлсийг шахуу багтаасан зүнхээ нэр төртэй гэгчинд гардуулдаг. Үзэгдэл солигдож Жэкийн хамтлаг бэлтгэлээ хийж байх ба Дэмэн орж ирээд удалгүй алдартай газар тоглоулахар болсноо хэлээд тэрнээс өмнө шин дуугаа гаргах хэрэгтэйг сануулад явдаг. Удалгүй Ашли тэдэнд захиалсан хоолыг нь хүргэж ирэх бөгөөд Жэкч түүнд хамтлагийнхаа бэлтгэлийг үзүүлэнгээ тоглолтод ирэхийг нь урьдаг. Энэ үед нь Жэки хурж Кэтич бас ирсэн байх ба манай хүн болохоор Дэмэний туслах эмэгтэйтэй андуураад буруугаар ойлгоод явчихж байгаа юм л да. Оройн Жэк Кэтиг хүргэж өгчөөд эргээд хартал Ашлич ажлаасаа гараад ээлжид азгүйдэлтэйгээ нүүр тулаад явж идэг. Жэк маань ч тэгээд хүний сайхан сэтгэлтэй болохоор манай хүнийг гэрлүүгээ дагуулan явнаа. Гэрт нь очиод Ашли нойтон хувцас угааж хатаагаар зогсож байхдаа Жэкийг хувцас тайлж байхыг нууцаар хараадахнаа. Тэгээд салгалж Боко талыг нь шахуу хийснээр тэр чигээр нь угаачдаг. Мэдээж угаалгын машиных нь хөөс дэврээд бөөл юм болноо. Ашгүй энэ үед нь Жэк ирж унтрааснаар нэг юм зогсоодог. Манай хоёр ч тэгээд хөөсөөрөө байлдаж тоглож байснаа сүүлдээ дөрмийн дагуу бие биедээ ойртон яг үнсэлцэх гэж байхад нь Кэти ороод ирдэг. Ашли ч тэгээд Кэтиг жоохон охин байсныг нь мэдээд бараг битүүхэн дотроо баярлаад байгаа юм биш үү. Удалгүй Жэкийн хамтлагт нь шин дуу хэрэгтэй байгааг нь мэдсэн Ашли сайн найзынхаа дуу зохиодгийг санан түүний дууг тэдэнд сонсготол бүгдэнд нь таалагдах болноо. Тэгээд тэд өөрсдийгөө хэв маягт оруулан баг зэрэг өөрчлөөд л шин дуутай болчихдог. Энэ үед нь Дэмэн орж ирээд тоглолтынх нь бүх тасалбар зарагдсан болох баяртай мэдээг хэлээд чи ч миний амьд 2 удаа орлоодоо өнгөрсөн удаад үдшилгэн дээр гэдэл талархснаа илэрхийлэхэд нь Жэкч тэр оройноос хойш би энэ дэлхийн хамгийн азтай залуу болсон шүү гэхэд нь Ашли үнийг нь сонсчих ба өөрийгөө түүнтэй үнсэлцээд азаа өгснөө мэдэх болноо. Тэгээд манай хүн ч эргэлзэлгүйгээр шууд л очиод Жэкийг үнсчээд гараад явцдаг. Манай залууч сандлаасаа унсан шигээл хоцорноо хөөрхий. Харин Ашли маань азаа буцааж авсан эсгээ шалгах гээд гараа өргөтөл таксинууд бүр 3-4-ээрээ зогсож байх жишээний баттай араанд нь хийгээр суглаа хүртэл хусан $5 хожноо. Харин энэ үедээ Пегитэй таарахад дарга нь нөгөө хөрш Антониотой хамт явж байх ба бүр удахгүй гэрлэх болсноо хэлдгийн. Пеги ч өнгөрсөн түүнийг буруутгасандаа уушлал хүсэн буцаад ажилд нь авахар болоод өнөөдөр орой болох арга хэмжээнд сайхан хувцлаад ирээрээ гээд карта хүртэл өгөөд явчнаа. Тэгээд манай хүн ч сексэдл сайхан шопингтож байгаад ороод ирсэн чинь харин найзууд нь түүнд Жэкийн хамтлаг шаргал устэй найзынхын дууг авахаа болсон буюу шинээр гарч ирж байгаа хамтлаг зөвхөн өөрсдийн зохиосон дуугаа дуулах ёстой гэж Дэмэн хэлсэн болохыг нь хэлнэ. Гэсэн ч хоёр найз нь тоглолт руу явах гэж байдаг ба манай хүн харин арга хэмжээндээ явахаа хэлээд үлддэг. Ашлич тэгээд азгүйдэгтэй хагалсан толио хараад Жэкийг санан гинэт бодлоо өөрчлөн найзуудыгаа замаараа аваад Жэкэд туслахаар тоглолт руу явцгаанаа. За тэгээд Жэкийн хамтлагийн тоглолт болох гэж байх ба тэдний бөмбөрчин залуу нь цохиураа доошоо унгаагаад түүнийг авах гэж ороход нь Жэк сайхан хаалгыг нь хааж төгччээд яваад өгнөө. Ингээд тоглолт нь эхлэхээс 2 минутын өмнө бөмбөрчин нь алга болсныг мэдээд хайх боловч олж чадахгүй бүр балраад байжээдэг. Тэгээд Дэмоноор өстө хүртэж болох бүх дарамтаа аваад зогсож байхад нь ашгүй азийн сахиусаа үнсэлтнээ шингээсэн Ашли маань хурж ирээд Жэкт азаа шилжүүлэн өгөх болноо. What the hell is this?
Мэдээж аз нь эргээд ирсэн тул тун удалгүй доор гацсан бөмбөрчин нь харанхуй цалгалж явсаар нэг товчлуур дээр дартал түүнийг шууд тайл руу гаргаадахдаг. Ашли ч Джекээс найзынхаа дуугаар тоглолтоо өглөөлийг гуйгаад амжинаа. Дэмон харин дууг нь үзэгчид сайнаар хүлээж авч байгаа болохоор ууралгүйгээр магтчаад явдیں۔ Ингээд тоглолт нь амжилттай болж дуусаад баяраа тэмдэглэж байх ба Ашли Джекийг амжилттай байгааг нь хараад өөрөө азгуудаж байх хэдий ч жаргалтай байгаа нь харагданаа. Тэгээд манай хүн найздаа Джекид өөрийгөө дурлсан болохоо мөн түүнийг үнсэж азаа буцааж авахыг хүсэхгүй байгаа талаараа хэлээд бодлоо цэгцлэхээр аав ээжийнх лүгөө явах болсноо хэлэн салах ёс хийдэг. Ашли манч тэгээд галт тэрэгний буудлын дээр ирэхэд бүгд л хойшлцох нь ойлгомжтой. Харин түүний ард Джек манай хүнийг явах гэж байгааг нь мэдээд ирсэн байх ба өөрийгөө өдөрчлгөн дээр нэгэн гайхалтай эмэгтэйтэй үнэлснээс хойш хамгийн азтай залуу болж хувирснаа хэлтэл Ашли ч бидний аз дахиад солигдчихжээ штэ. Чи надаас илүү сайн зүйлд ашиглаж чадах болохоор аз чамд байсан дээрээ гэдэгч Джек маань азтай байх сайхан л да. Гэхдээ надад одоо аз хэрэггүй. Яагаад гэвэл чи миний амьдралд байгаа болохоор гэж хэлэн манай хоёр үнсэлцэх болноо. Энэ үед нь харин Кейти хурж ирэхэд нь Ашли Джек хоёр түүнийг хоёр талаас нь үнснээр аз одоо Кейти чилжин суглаанаас мөнгө хожоод баярлаад гүйчихдэг. Харин манай хоёр ард нь мөргөлдөөд л үлдэн шүү дээ. Энэ хоёр маань ч тэгээд хамстай байгаагаа л хамгаас илүү азтай тооцсон явцгаанаа. Нээрэл хайртай хүнтэйгээ байхад азгүй байхын дэр хинт хамаатан бэ тий? Гэхдээ манай хоёрыг гараа дуудалгүй хоолойны ус задран тэдлэлөө цацарснаар кино маань төгсдөг байгаа. За өнөөдрийн ярьсан энэ хөөрхөн кино маань таалагдсан гэж найдаж байна. Би бол энэ киног зөндөө үзчихсэн. Тэгээд мэдээж миний хайртай кинонуудын маань нэг байгаа. Та нар маань харин үзчихсэн үү? Хэрэг үзчихсэн бол сэтгэлдээ хуваалцаарай. Тэгээд дараагийн бичлэгээр уулзтлаа. Түр бай.